Эх орныхон төлөө үйлчилж байгаа танд баярлалаа. Жигсаалаар алхаж буй цэргүүдийн өдөөсөө жаалхүй гүйж ицсноо хөлөөх авсранд цэг зогсож, дэрэг дүүрэнгөрч холдон холдтол нь ёсолж үдлээ. Өвлийн хүтэнд замын голдыг хүйтэн шүглүүлээж, хөдөлгөөн зохицуулж буй цагдаад аягтай халуун арц бариад очих эмээг харж уйслаа. Хавийн хүмүүс амиа аврахаар аль болох хол зүхтахад бусдын амнас эд хөрөнгийг хамгаалахаар улаан гал руу орох онцгойгийн залуусын ээлжийн хангалт хөдөлмөр тувцыг нь цэвэрхэн болгоод өгье гэсэн уриалгын газрынхны тухай уншиж бахархав. Өчөөхөн жижиг санагдагч тийм түгээмэл биш ч төсөрхөн нэг таарах үзэгдлийг хараад өөрийн ирэхгүй голоо дөгшөж самсаа ширхэрдэг бидзээ. Би лав тэгдэг. Төрүүлсэн 3 сайхан ногон үрээ өчөөхөн ч эргэл зээгүйгээр эх орноо хамгаалах албанд сүү өргөн үдэн гэж боддог эх хүн. Эхнээсээ том хүүгээ 10 дахь наснаас нь цэргийн дунд сургуулиар дамжуулан гадаадд боловсрол эзэмшүүлж, эх орондоо энэ тэргүүний хэрэгцээтэй нисхийн инженер офицер болоод эргээд эрхийг нь хоног тоолон хүлээж суугаа эр цэргийн ар гэр. Эх орноо бодлон хамгаалах үйлсийн төлөө тушаал өвөрлөн хааж томилогдож, төгшүүрийн дохиогоор хизээж бэлэн жагсаж, өөр шөнийн жаварт хайруулж, үлгэр амьрлах нойрон хугаслан жижүүрлэх мянган цэргийн албаагчтай мөр зэрэгцэн зүтгэж яваа 100 энгийн албаагчдын нэгэн болохоорч тэгдэг байж магадгүй. Гэхдээ л хандлагаас хандлага, харилцаанаас харилцаа төрнө гэдэгдээ. Хүн хүндээ чин сэтгэлээсээ хандах, хайрлан хүндлэх, халамжлан тэтгэх нь өөрөө хайрыг ундрааж, хорвоо гэрэлтүүлж, хүнийг жаргалтай болгодог. Нэгэн инээмсэглэлээс эхэлсэн өглөө насан туршид мартагдамгүй дурсамж болон үлдхэн ч буй. Тэр дундаа дөрөнд хувцас өмсөд архимсгэршиж, цээж тэнгэр хараа дээгүр алхаж яваа таныг олон түмэн хүндэтгэн ёслох, альва үйлчлэгээний байгууллага танд дугааргүй үйлчилж, хөнгөлөлт урамшуулал үзүүлэх, автомашины зогсоол зөвхөн танд зориулсан тэмдэглэгээтэй орон зай гаргах зэргээр эх орныхон төлөө зүтгэж яваа үйлсэд тань, чин сэтгэл зүтгэлд тань талархсан нийгмийн хандлага ямар таатай санагдах болоо. Өдгөө нэгдсэн улсны байгууллагын дэргэдэх Монгол улсын байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөхөр ажиллаж буй бригадын генерал Болор нэгэнтээ сахим хуудсандаа гар удас дагалдах хэрэгслийн нэгэн дэлгүүрийн үдэнд үлгсэн бид үргэлж цэргийн албаагчид болон Ахмад дайчтай онцгой хөнгөлөлт үзүүлдэхдээ бахархаж байдаг хэмээх ганцхан өгүүлбэрээс үүдэлтэй өөрийн бодлыг хуваалцсан нь миний төдийгүй олонний сэтгэлийн гүндэх өгс хөврөхөд хүргэлээ. Энэ бол соёл нийгмийн бие биеэ ойлгож, нэгнийхэн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, энэ цэргийн албаагч эх орноо хамгаална хэмээн тангараг өргөөд хүндэт цаг ирэхэд тэргүүн шугамд явна гэж биеэ бэлдэж, биднийг унтаж байхад мананд зогсож, дулаахан гэртээ амарч байхад даарч бэлтгэл хийж, хойч үедээ бүрэн бүтэн эх орноо хүлээлгэн өгөх итгэл найдвар, зориг төвчээр тэсвэр хадуучлаараа эрхээ хязгаарлуулж, энэ насаараа эрх дураараа явж чадаагүйг нь мэдэрч багч болов урам харилж урамшуулж буйн илэрхийллийг хараад хөнгөн атархаж яваа миний л бодол хэмээн додогшоо шүрсэлдсэн эрхэм генерал бүсгүй маань хэн нэгнээс тус дэм хаа нэгтгээс ямар нэгэн хөнгөлөлд урамшуул горлоод байгаа хэрэг бус юм. Гагцхүү нөгөө л яриад байгаа хүндэтгэл эерэг хандлагыг эх орондоо нотгшуулах юмсан мөрдөс нэгтнүүдийнх нь эх орныхон төлөө албааж яваад нь хүндэтгэн харьцаасаа гэсэн сэтлийг хэн нэгэнд сануулж сэрүүлж хэмсэн гэсэн чин сэтгэлийн илэрхийлэл гэдэг нь ойлгомжтой. Энэхүү сэтгэлийг дэмжин дэлхийн өнцөг булан бүрээс жишээ баримт дурдан байж иргэдэд санал бодлоо эцэгжээ. Америкаас нэгэн бүсгүй нэгэн дурсамжаан хуваалцсан байна. Миний хүү 10 дугаар ангид ROTC буюу дунд сургуулийн сурагчдын цэргийн сонгомол ангид явдаг байлаа. Нэг удаа Memorial Day параданд ёслолын хувцастайгаа жагсчихад хамтдаа алхаад харж явтал нэгдүгээр ангийн болов уу гэмээр нэг жаахан охин ирээд "Thank you for your service, sir" гэж хүүтэй минь мэндэлж билээ. Тийм жаахан хүүхэд хүртэл цэрэг цагдаа онцгой албаны хүмүүстэй хүндэтгэл үзүүлдэгт суралцсан байхыг хараад үнэхээр их бахархсан. 10 жилийн сургуулиудад цэргийн анх шатны мэдэгдэхүүн олгодог хөтөлбөр байдаг нь их сайхан санагдсан. Хүүхдүүд эх орноо хамгаалах, хайрлахын чухлыг мэдж, тийм албанд ажиллаж буй хүмүүстэй хүндэтгэлтэй хандах учиртайг ойлгож авдаг юм билээ. Гисэн дурсамж танд нэгийг бодогдуулах нь гарцаагүй. Өмнөд хөрш бүгд найрамд хятадаар улсадж эд хөдөлмөрлөж байгаа болон чөлөөнд байгаа цэргийн албаагчдад бүх үзэр үйлчилгээний газруудад 50% хямдралтай үйлчлэлийг төдийгүй
Нисэх онгоц галт тэрэгний буудалд огт хүлээх шаардлагагүй. Шууд нэвтрэх хэрэгтэй байдаг талаар нэг хэсэг нь мэдээ дамжуулав. Мөн дайны байдалтай байгаа хойд хөрш Оросын холбооны усад суралцагч нэгэн сонсогч ер бусын 50 байгаа ард иргэдээс бид цэрэг аримдаа итгэдэг гэсэн хандлагыг хэл өгөхгүйгээр мэдэрснээ өгүүлсэн байх юм. Түүнчлэн цэргийн албаагчдын цалин хөлс, хэрэглээ хангамж, нийгэм эзлэх байр суурь өндөр учир залуус цэргийн албыг сонгох сонирхол, залуухан бүсгүйчүүд нь цэргийн хүнтэй гэрлэх сонирхол ихтэй байдаг. Мөн зөвхөн цэргийнхэн зориулсан сүлжээ дэлгүүр, банкны карт хүртэл байдаг талаар сонирхуулжээ. Энэ бүхнээс үүдээ чухам юу хэлэх гээд байна гэхээр эх орныхон төлөө зүтгэх эрхэм хариуцлагатай үүрэг хариуцлагыг зүрх сэтгэлээрээ сонгосон. Хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа Монгол цэргийн албаагч мөрдөссөн дайчдаа хүндэтгэж, хайрлаж явахыг уриалж байна. Эх орон сонголтын төлөө ээлж халаагүй, эргэж бусалтгүй зүтгэснийхэн төлөө эр зэрэг тэсвэр хадуужлын төлөө инх тайван амар амгалан дайны дэлхийд оршин тогтнохын төлөө зүтгэж яваад нь даяар Монголынхон тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлын төлөө зүтгэж яваагийнхын төлөө баярлалаа гэж хэлээрэй. Үзүр үйлчилгээ, үйл ажиллагаа эрхэлдэг бол мөрдөснүүддэн гээд багахынч болтугай хөнгөлөлт урамшуул амлаарай. Хөнгөлөлтийн хувь хэмжээнд бус тэдний гэсэн таны сэтгэлд талархаж таны байнгын үйлчлүүлэгч болох нь тодорхой. Золгүй ганц нэг тохиолдлыг зориг тавин байж дэвэргэж, нийгмийн уур амьсгалыг эвдэн бүснүүлэгч, хов жив хөөцөлдөгч нэгний үгээр ухамсараа булангартуулж, мөрдөстэй албаагч руугаа тусгаар тогтнолын түшиг баг нь тулах цэг болсон зэвсэг төчнөр рүүгээ бүү дайраарай. Битгий дэвслээрэй. Эх орондоо хайртай л бол эх оронч Монгол цэргийн албаагч мөрдөстөн дайчтан хүндэтгэн хайрлаарай. Урамшуулан тэтгээрэй.